Сайн байна уу? Никэ байна. За өнөөдөр манай Мароныг бүгдээрээ гоё цэвэрлэцгээе. За хамгийн түрүүнд хумсыг авахыг та бүхэндээ зааж өгье. Миний хумсны хааж байна. За тэгээ муурныхаа хумсыг авахынхаа өмнө муурандаа 2 савруунд нь хурж ер нь сурах хэрэгтэй. Ингэж ийлж массаж хийж ер нь ойрхон савруунд нь хурж тасгаж агаарэ. Тэгээ мөн бас ард талынх нь саврууг нь бас ингэж массажлж сайн барьж агаад тасгаж агаарэ гэж хүсэж байна. За тэгээд анх удаа хумсаа авахулж байгаа муурнууд бол доктортой ингээд суугаад хумсаа авахгүй байдаг. Тийм учраас өдөрт нэг юм уу эсвэл унтчих хугаар ч гэсэн 1-2-ыг бол авч асааж агаарэ гэж хүсэж байна. Эхлээд бүх хумсыг авах хэрэггүй. Ер нь бол стресстэй байдаг учраас ингээд тасгаад баг багаар хумс авах зүйл бол амар биш шүү гэдгийг зааж өгөөрэй. За тэгээд хумсыг авахдаа бол муурны хумс голтоо ягаан хэсэгтэй байдаг. Тэр хэсэг нь бол судас мэдрэл нь байдаг учраас хизээж хаажаар хайчилж болохгүй тэр хэсгийг гэмтээж болдгоо маа. Сайн нарны гэрэлт ч юм уу тусгаж сайн харж агаад үзүүр хэсгийнх нь зөвхөн хумс хэсгийг аваарэ. Тэгээ заавал лав авах хэрэггүй. Ер нь бол үзүүр хэсгийг авчаад 7 хоногт нэг удаа ер нь бол хумсыг ингээд байнга авч явах юм бол ер нь бол муурчин ч гэсэн тасаад амар байдаг. За тэгээ хумсыг авч өгсөний дараа амттангаар сагнах ч юм уу сайн тоглож өгөөд эрхлүүлж өгөх юм бол муурчин хумс авсны дараа ер нь гоё мэддэг тоглодог гэж бодоод хумс авах зүйлийг муугаар ер нь бол бодхоо байлддаг байгаа. За бас ингээд муурандаа сайн массаж хийж өгөөд толгойг нийлж өгөөд ч юм уу бас аятайхан тайван хоолоогоор мууртайгаа харьцаж хумсыг авч агаарэ гэж хүсэж байна. Ер нь бол загинж бариад уурлах юм бол муур бол бас айгаа цухтаж бариад цаашдаа хумсаа авахгүй зөрүүдлэх ч юм уу тийм асуудал байдаг учраас мууртайгаа ер нь бол тайван харьцаад 1-2 хумсыг авч сургаж агаарэ гэж хүсэж байна. За манай Марун бол 4 настай бага бахта 3 сартаагаас ахвала хумсаа авах сурсан байгаа. Анх удаа хумсаа авахлахдаа бол өлхийдүүлээд манай ээж тэрврээд манай дүү амттан өгөөд тэгээ би хумсыг авч исэн. За 3 хүмүүс нийлж хумсаа авдаг гэсэн хүн маань ингээд тайван суугаад хумсаа авахулдаг болсон байгаа. За шууд муураа тасгах гэдэг бол хэцүү. Муур бас өөрийн гэсэн ааш зантай учраас ер нь бол тууштай тайван зөөлхөн хандж агаарэ гэж хүсэж байна. За манай Марун бол өнөөдөр жоохон тавгуудаад өсөрч ярих гал энэ тэгтээ бас хөөрхөн авахулж өгч байна. За тэгээ муурны хүмүүс бол сонгон шиг хэлбэртэй байдаг. Дотроосоо шинэ хумс нь ургаад гаднах хуучин хумс нь ер нь бол хууларж ундаг хэлбэртэй байдаг учраас та бүхэн маань хэрвээ хумсныхан гаднах хэсэг нь жоохон хуулраад байна гэж харагдчихвэл битгий санаа зовоорой. За хумс авсны дараа нь сайн илж өгөөд массаж хийж өгөөд тайвшруулаарай. За бид нэр та бүхэндээ чихийн цэвэрлэхийг зааж үзүүлэх гэж байна. Тэрнийхээ өмнө бол Марунд сайн массаж хийгээ тайвшруулад ер нь бол spa relaxation таймд нь орж байгаа. Манай golden hour гэж ер нь бол хэлэгддэг байгаа. За ингээд тайвшруулсны дараа нь чихийг ингэж муурны чихийг ингэж дэлгэж олдог байгаа. Зөөлхөн ингээд арагшаага чих нь барих юм бол чих нь ингээд бүхэлдээ харагддаг байгаа. За чихийн цэвэрлэхэд бол гол зүйлсүүд бол чих ухагч, за эсвэл зориултын чихний цэвэрлэгч гэж бас байдаг. Тэгээд цэвэрлэгч нь байхгүй бол та бүхэн маань чих ухагчаар цэвэрлж олно, бас хөнгөөр цэвэрлж олно. За бид нар бол чих цэвэрлэгчээр ингээд зөөлхөн урд хэсэгт байгаа хэрнүүдийн түүж авдаг байгаа. Тэгээ муурны чихний доторх дайрс маш эмзэг байдаг учраас хамаагүй өөрж болохгүй, хүчтэй ер нь бол ухаж олдгүй учраас зөөлхөн ер нь бол том хэрнүүдийн түүгээд авахд болно. Тэгээ гүн хэсэг нь ер нь бол ухмаар санагддаг ч гэсэн бити ухаарэ. Муурныхаа хингэрх хэсэг ба доторх системийн гэмтээч учраас зөвхөн урд байгаа хэрнүүдийг авч агаарэ. Манай Марун бол чихээ ухуулах дуртай байдаг. Ер нь бол чихийг ухаж хахад их тайван жоохон нүдэн наад релакс
мод руугаа ордог байгаа. Тэгээд ер нь бол манай маран бол их дажгүй хөөрх айстай. Харин Аска бол ерөөс ингэж цэвэрлүүлж сурж байгаагүй болохоор Аска бит хоёр бол нэлээд алаан болдог. За тэгээ манай маран ингээд памбайгаад гоё цэвэрхэн чихтэй алчлаа. За ингээд чихийг ухсны дараа сайн илж өгөөд урамшуулж өгч байгаарэ. Муурныхаа чихийг одоо чих ухагцаар цэвэрлэхээс айдаг хүмүүсээ бол ийм зориултын чих цэвэрлдэг бодис байдаг. За энэ нь бол эмнэлэг юм уу эсвэл амтны дэлгүүрт бол зарж иж магадгүй. За энийгээ тэгээ хөвөнд ингээд шингээгээд муурныхаа чих нь ер нь бол уг хүртэл нь одоо жоохон ийгээд тэгээ бүхэлд нь одоо чихийг ингэж массажлаа, сайн ингэж шингээж өгдөг байгаа. За энүүгээр ингээд шингэсэн бодиснууд нь эргэн тойронд байгаа хэрийг ингээд цуглуулад одоо хөвөнд наалтдаг учраас чих нь бүхэлдээ бол ер нь цэвэрхэн болдог байгаа. За тэгвэл бүгдээрээ одоо муурныхаа шүдийг угаахыг зааж өгье. Хүлэн ус, бас шүдний сойз, муурны шүдний оо. За шүдний сойзоор угаахад хэцүү л ийм угалдаг бэйли бас байдаг байгаа. Одоо л бит хоёр шүдний сойзоор угааж үзүүлэх гэж нэхлээд бүлээн усаараа аман доторх бүхэлдэн шүдний сойзоороо сайн цэвэрлээд хоолны үлдэгдэл бохрыг бол унгааж байгаа. За тэгээ бүхэлд нь ер нь бол ингэж бүлээн усаар сайн шүднийх нь хэрнүүдийн төвөөгээд за тэгээ шүдний сойз одоо ийм зориултын шүдний сойз заавал байх хэрэггүй. Би маргааныг бол 3 нас хүртэл нь бол ийм 2 нас 3 настай хүүхдийн шүдний сойзоор бас угааж исэн. За тэгээд одоо хэрэлж байгаа шүдний сойз маань бол бүхэлдээ өстэй. Тийм болохоор дээд доодгүй одоо бүхэл шүдийн бол нэг доор угааж болдог болохоор их амар байсан. За тэгээд шүдний оо бол зориултын шүдний оогийн заавал хэрглэж байгаарай. Эсвэл байхгүй бол зүгээр бүлээн усаар л угаахад болно. Муурны амыг одоо онгойлох бол их амархан урт талын шүднийх нь завсран жоохон хуруугаараа дарах юм бол муур бол ер нь амаа ангааж өгдөг байгаа. За тэгээ ингээд шүдийг бол угаах гэхээс илүү хазуулаад ер нь бол эргэн тойронд сайн оогийн түрхээд тэгээ бүхэлд нь бол ингээд сайн зөөлхөн өрж одоо бохрыг унгааж байгаа. За тэгээ шүдийг угаахгүй байгаа гэх юм бол чулуужилт үүсдэг байгаа. Тэрнээсээ улмаас буйлан өрөвсөд ер нь бол нас явхдаа шүдэн муудаад одоо шүдэн унах өвдөх хоолоо идэж чадахгүй гэсэн асуудал байдаг учраас бүх шүдийг авах асуудал гардаг байгаа. За өдөр болгон угааж чадахгүй ч гэсэн ер нь бол 7 ногтоо за нэг 3-4 удаа бол угааж агаарэ гэж хүсэж байна. Тэгээ манай маргаан урд талынхаа соёог хугалцсан юм аа. Уг нь амар гоё том 2 соёотойсэн чи нэгийг хуглаад би бараг 4-5 өдөр унтаж чадахгүй тэр шүдийн бодоод харамсаад 4 жилчингээ угааж ирсэн миний 2 соёог чи юм уу яаж хугалж чадчихна гэж бодсон. Тэгээ одоо яг ингээ харахаар жоохон хөөрхөн харагдаад ах юм да хөөрхий. За тэгээ үлдсэн шүднийг бол хамгаалаад сайн угаагаад явна да. Та бүхэн маань бас хичээгээрэй. Дараагийн цэвэрлэгээ нь бол муурныхаа ирүүний батгыг цэвэрлэх арга байгаа. За би тэгээ ийм коконат ойлтой ирүүний батг цэвэрлэгч олсон байгаа. Хэрвээ байхгүй хүмүүсээ л муурныхаа зориултын шампуныг жоохон тусаагаад хэрглэж болно. Бас ер нь бол шампунь бас байхгүй бол бүлээн усаар дэвтэйгээд цэвэрлж бас болдог байгаа. За эхлээд ер нь бол жин тавих хэрэгтэй. Ийм бүлээн усанд хөвөн эсвэл альчуур дэвтэйгээд ирүүнийх нь одоо хэсэгт нь ингэж тавиад ер нь бол 1-2 минут бол жин тавьж өгж агаарэ. Тэгээд ер нь хуурай байхад нь одоо үрэх юм бол муурны чинь арьсанд бас ирүүнд нь ер нь ачаал өгөх учраас сайн зөөлрүүлж байгаа цэвэрлж агаарай. Тэгэх юм бол илүү хурдан авагддаг байгаа. За тэгээд өснийхэн завсранд бас ингээд батгнууд нь ер нь бол нуугдсан байдаг учраас ингээд сайн үсийн ер нь бол дэлгэж харж агаад ингээд жингийн тавьж өгч агаарай. За тэгээд бүлээн жин тавьсныхаа дараа нь одоо батгнууд нь зөөлрсөн байгаа. За тэгээд цэвэрлэх сойзон дээрээ одоо ирүүний батг цэвэрлдэг коконат ойлоо түрхээд эсвэл байхгүй хүмүүс нь бол муурныхаа шампуныг жоохон түрхэж бас болно. За тэгээ ирүүнийх нь одоо бүхэл хэсэгт нь одоо энэ цэвэрлэгчээ сайн түрхээд батгнуудын ер нь бол гуйжуулж унгааж байгаа. За тэгээ мууранд бол коконат ойл бол
хоргоо зүйлсэдэг бараг 7-гоод идэж бас болдог байгаа. За тэгээд муурны хаяруг ер нь бол ширүүн үрж болохгүй зөөлхөө ингээд самнаад эргэн тойрны ер нь бол сайн ингэж зөөлхөн массажлж өгөөрэй. Тэгээд энэ камер цан харагдахгүй байгаа ч гэсэн хар юмнууд ингээд бутраад ер нь бол унж гэн. Тэгээ хажуугаар нь бас бүлээн усаар ингээд цэвэрлээд ер нь бол батгнуудыг ингээд сайн уужуулж унгааж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь бол бүлээн ус одоо тосоо салфеткаар ингээд сайн цэвэрлээд арчаад усыг бас шүүгээд за тэгээ хажуугаар нь бас жижигэн батгнууд нь унж гэн. Эднийг нь бас ингээд салфеткаар түүж байна. За тэгээ 100% муурныхаа энэ батхыг авна гэж бол байхгүй. Хамаагүй бүгдийг нь үрж болохгүй, хумсаараа бас хитрхи бас үрж болохгүй. Муурны арьс бол маш гэмтгтэй, амархан учраас зөөлхөн ер нь бол харьцаарай. Тэгээ магадгүй бичлэг дээр жоо ширүүн харагдчихэж магадгүй. Би бол мароныг бол бомлог байгаа шүү. За бит хоёр бол бараг ингээ бие биендээ дассан учраас би мароныг одоо ам мамын жоохон татаад одоо үзүүлж байгаа болохоос анх удаа цэвэрлж байгаа муурай бол зөөлхөн ер нь бол нэг бас одоо удаан үрд барихгүй байхыг хүсэж байна. Үлийн улиралд бол агаар одоо хуурайшаад муурны чин савруу бас хуурайших асуудал бас гардаг байгаа. За тэгээ эднэрийн жижигхэн шивэртэй савруунуудыг бас арчлах хэрэгтэй байдаг. За та бүхэндээ одоо үзүүлсэн тос бол муур нохоон зориулсан органик тос байгаа. За тэгээ Монголд ч гэсэн бас зарж ийж магадгүй. За сайн шалгаж байгаа даваарэ. Хүний хэрглэж байгаа юмыг бол төрхөж болохгүй. Ер нь бол муурны савруунд төрхсөн зүйл эсвэл савруунд хүрсэн зүйлсүүд бол биенд нь шингээхдээ маш амар идэг учраас заавал органик заавал муур нохоон зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж аваарэ гэж хүсэж байна. За тэгээ савруунд нь ер нь бол тосыг сайн шингээгээд массажлаад болбрай хөөрхөн ягаан саврууг нь ингэж арчилдаг байгаа. За тэгээ манай мароны болбрай хөөрхөн хөдөлгөөнийг хараа та бүхэн манай бичлэг маань таалагдсан болвол лайк, subscribe бити мартаарай гэж хүсэж байна. Хүмүүс ер нь бол лайк, subscribe хийхгүйгээр маш их үзчихлээ шүү. За та бүхэн маань лайк дараад эсвэл одоо share хийгээ, subscribe хийх юм бол олон муур тижээж байгаа хүмүүст хүрэх учраас бити харуулаарай гэж хүсэж байна. Манай хөөрхөн Марон Аска 2-ыг дэмжээрэй. Бүгдээрээ өөрсдөө тижээж байгаа амтнаа онцлогийн сайн судлаад, эрүүл мэндийн сайн үзүүлээд өдөр болгон сайн арчилж агаад урт удаан, цогтой, гоё хөгжилтэй цагийг өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Та бүхэн манай Марон Аска 2-ын бичлэгийг дэмжиж бас олон хүмүүст түгээгээрэй гэж хүсэж байна. Марон байна. Би биеэр орсон бичлэгийг та нар лайк, subscribe дарахгүй байна уу? Халаас харж байгаа шүү.